Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Та бүгд нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзэж байна. Студид Баттале Багтаев сэтгүүлч ажиглаж байгаа. Өнөөдрөө зоочин гэхэд бүгд мэдээж сэцэг дэлгэр намжин дорч. Ондоогоор хэлбэл цэцэгэ гэдэг штэ тий. За. Тэгээд энэ цагаан сарын өдрүүдээр та энэ ямар сонин теманд ирж байна? Сар шинийн өдрүүдээр харамсалтай их нутагтаа байсангүй. Тий. Тий, Оросын албаны улсад явж байгаад ирсэн. За. Тий, гэхдээ одоо хэвлэл мэдээллээр, сошиалаар харж байхад бол зон олон маань, Монгол үндэстэн маань өөрсдийнхөө эртний өв соёлтой энэ сайхан баярыг бол өргөн дэлгэр сайхан тэмдэглэж, сар шиндээ сайхан орсон байсныг нь хараад бас сэтгэл зүрхэндээ баярлж явсан. Миний хувьд бол ер нь сар шинийн баяр бол яг нь Монгол хүн хэдий ч бас гүнигтэй байдаг. Ягаад бол одоо харамсалтай нь аав ээж маань байдаггүй. Сар шинийн баяр гэдэг бол ер нь Монгол үндэсний хувьд бол нэн төрөн гэр бүлийн баяр гэдэг. Тэгээ удам угсаа гараад цуглараад хамгийн одоо өндөр настай хүндээ хүндэтгэл үзүүлж өвгдээдс нь үр ач зээ нартаа бас хайр халамжаа илэрхийлсний хавраа хамтдаа сайхан ухцсны баяр байдаг л да. Тэгэхээр миний хувьд бол одоо яг манай гэр бүлийн хувьд би хамгийн ах болсон учраас одоо сар шинийн хувьд бол ерөнхийдөө бол ингээд ёсоо дагаад Монгол айл болгоны мөрдөх ёстой одоо эдээ будаага засна. За. Эдээнийхээ дээжийг бурхандаа хөх махан тэнгэрдээ хөрс талтан дэлхийдээ өвгдээцтэй өргөдөхтэй адилхан одоо ерөнхий бол ёс заншлаад байгаа. Тэгээс гэртээ бол тэмдэглэдэггүй. Тэгээд бас Орос руугаа бас босхон гэж дууссан байна. Тий. За, ямар хэрэгээр явах аа? Уржигдэр би ирлээ л дээ дөнгөж сая. Төв аймгийн төлөөлөгч нар Төв Сибирь буюу одоо Красноярскийн хязгаар бус нутагт ажиллаж ирсэн. Албан айлчлалаар. Миний хувьд бол одоо Төв аймгийн удирдлага, өмнөх удирдлага одоо тун саяхан шинэ улс төрийн сонгуулийн дараа шинэ удирдлага томилогдсон байгаа. Тэгэхээр ялгаагүй одоо энэ шинээр томилогдсон сайхан залуучууд маань өмнөх одоо харилцаагаа улам өргөжүүлж, улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байсан учраас Оросын албаны улсын Төв Сибирийн худалдаа аж ахуйн танхимын ерөнхийлөгч ноён Шагеевын урилгаар Красноярск хотыг зориод тэд бүхэн маань одоо хүнс хөдөө аж ахуй газар тариалангийн салбар дах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх одоо шин чиглэлүүдэд тодорхойлоод энэ өмнө нь тогтчихсан байсан сайхан харилцаагаа улам одоо баяжуулах шин агуулгаар өргөн цар хүрээтэй явуулахаар тохиролцоход тун амжилттай явж ирээд одоо ганц хоног өнгөрч байна. За миний дуулмаар та тэгээд бас Орос руугаа юм босох гэж байна тий? Маргааш явна. За. Орос руу явахдаа ямар нутаг руу явна? Бүгд Бурят улсын Улаан-Удэ хотод очиж одоо бид нар үндэсний музейд нэгэн тоглолтыг Бурят зан олондоо бэлэг болгон барих гэж байгаа. Тэгэхээр Бурятын ард түмэн, Монголын ард түмэн, хоёр сайхан ард түмэн маань тун саяхан одоо сагаалган, цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгэхээр Бүгд улсын үндэсний музейд одоо нэгэн сайхан үзэсгэлэн дэглэсэн байгаа яг сар шинийн өдрүүдийг тохиолдуулаад бид нар тэр сайхан музейд одоо олон улсын дуурийн маш олон уралдаануудад сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улсаа төлөөлөн оролцож нэр төртөө одоо оролцоод зогсохгүй тэргүүн байруудыг эзэлсэн шагналтнууд буюу одоо Оросоор лауреат. За. Эдгээр сайхан 9 залуу маань за Бурят зон олондоо өөрийнхөө уран бүтээлийг бид нар төлөөлөх болно.
Энэ дүүчдийн сургалтад ямар шалтгаанаар та сургуулсан болно? Ямар нэгэн шалтгаан шалгуур гэж байхгүй л те. За. Тэгээ ерөнхийдөө бол сүүлийн 3 жил хагасын хугацаанд Оросын холбооны улсын хувьд бол одоо геополитикийн хувьд ч гэсэн тийм ээ нөхцөл байдал амаргүй байлаа. Тийм учраас олон улсын маш том одоо нэр хүндтэй уралдаануудад бол бас оролцдог байсан орнуудын тоо хумигдсан байгаа. Та бүхэн мэдж байгаа. Энэ бол яалтчгүй одоо уран бүтээлчдээс шалтгаалж байгаа зүйл биш юм аа. Гэхдээ Орос Монголын соёлын харилцаа, урлагийн харилцаа бол үн мөнхөд одоо явж л байсан. Өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Тэгээ магадгүй одоо Монгол Оросын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаад бол хамгийн идэвх зүтгэлтэй одоо хичээл зүтгэлээ үзүүлж, хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс нь бол яхаарахгүй манай урлагийн салбарынхан байдаг. Тэгэхээр урлагийн салбарынхан маань тэр тусмаа одоо Монгол улсын сонгодог хөгжмийн ертөнцийг өөрөөрөө нэрийн хуц болгон толиулж буй уран бүтээлчд маань бол дуурийн дуучид байдаг. Тэгээ сонгодог дуурийн дуучид маань бол сүүлийн 4 жилийн хугацаанд Оросын холбооны улсад болж байгаа янз бүрийн олон улсын уралдаануудад маш идэвхтэй өөрийнхөө санаачилгаар, өөрийнхөө цаг зав, хөрөн мөнгөө зарцуулаад, зорж очоод энэхүү олон улсын том уралдаануудыг дэмжиж байсан өөрийнхөө оролцоогоор. Тэгэхээр бүхэл бүтээнийг Монгол улс гэдэг тусгаар тогтнолсон арчилсан улсын залуу уран бүтээлчид Оросын холбооны улсын томоохон соёлын арга хэмжээнүүдийг дэмжин оролцсноор бол одоо тухайн олон улсын уралдааны статус над зах нь одоо бууралгүйгээр дээрэс нь манай дуурийн дуучид бол хизээд ч хаанч одоо өрсөлдөх чадвартай нэлээд хүчтэй өрсөлдөгч нар болж явдаг учраас уралдаануудад хүрэлцэн ирсэн бусад орны буюу бас Оросын холбооны улсын тэргүүлэх томоохон театрын госол дуучид хүртэл манай дуучдыг уралдаанд орох болсныг мэдэнгүүтээ одоо дотроо бас тодорхой хэмжээгээр маш догдолж дээрэс нь айдаг гэж бидэрт байнга хэлдэг. Яг гэвэл монголчуудын оролцож байгаа уралдаан бүхэнд бол монгол хүн төрүүлэхгүйгээр буцна гэж хизээч байдгүй гэдгийг бол бид нар сүүлийн 4 жилийнхээ өөрсдийн үйл ажиллагаагаар бол бид нар баталж чадсан л да. Тийм болохоор Бүгд найрамд Бурят улсын үндэсний музейд зохион байгуулагдаж байгаа бидний хамгийн анхны одоо аялан тоглолт буюу гастроли. Энэ тоглолтод бол яхаарахгүй одоо хамгийн бидний нэг л тоглолт болох юм. Нэг л тоглолт болно. Тэгэхээр дараад нь бид нар бол энэ ямар өдөрт болно гэж вэ? Энэ сарын 14-ний өдөр орой 18 цагт Бүгд найрамд Бурят улсын харахаа сансан хүн ягаад тэр тоглолцож харах юм бэ? Тасал байх юм уу? Урилга байх юм уу? Тун саяхан бид нар 1 сарын хугацаа ч өнгөрөөг байна л да. Тэгэхээр бидний одоо элчин сайдын яам маань Оросын холбооны улсаас Монгол улсад сууж байгаа онц бөгөөд бүрэн ихэд элчин сайд маань элчин сайдын яам маань маш сайхан дэмжиж бид нар Монгол улсын эдмийн их сургуулаа түшиглэн Оросын холбооны улстай хамтран ажиллах санаачлагын Монголын төв гэдэг одоо бид нар байгууллагыг байгуулсан байгаа. Тэгэхэд энэ байгууллагын эрхэм одоо зорилго нь юу вэ гэвэл Орос Монголын хооронд аль хэдийнэ тогтоод хамгийн сайхнаар он цагийн түүхийн одоо бүхий шалгуураар шалгагдсан сайхан харилцаагаа улам өргөжүүлэхийн төлөө одоо бүхий санаачлагыг бид нар дэмжин ажиллана гэсэн эрхэм зорилгоо тодорхойлж энэ төвийг байгуулсан учраас энэ төвийн одоо хамгийн анхны дөнгөж шин он гармагц байгуулсан гэрээ нь бол Бүгд найрамд Бурят улсын үндэсний музейтэй бид нар хамтран ажиллах гэрээ үзүүлсэн. Тэгэхэд энэ гэрээнийхээ хүрээнд хамтын ажиллагааныхаа одоо хамгийн ихний төсөл болгож Монгол улсын одоо тэргүүн гоцлоочод дээрэс нь одоо Монгол улсын зөвхөн нийслэл хотын төдийгүй орон нутгийн томоохон сайхан театруудын маань госол дуучид оролцсон. Дээрэс нь оюутан залуучууд маань оролцсон. Энэ тоглолтоо бид нар одоо Бурят зон олондоо өргөн барих гэж байна. Тэгээ удалгүйгээр одоо энэ тоглолтууд маань Төв Сибирь рүү буюу Красноярск руу дээрэс нь энэ жил бол одоо маш олон хөгжмийн зохиолчдын
Менделсний ой тохиож байгаа л да. Өөрөлдөл дэлхийн сонгодог хөгжмийн түүхэнд өөрсдийнхөө хувь нэмрийг өөрсдийнхөө сайхан хосгүй бүтээлүүдээр хувь нэмэр оруулсан маш олон хөгжмийн зохиолчид жишээлбэл Чайковский, Свиридов, Драгомышский классик байх юм уу? Монгол ардынга дууга бас. Монгол ардынхаа ч дуугдуулна. Тэгэхээр энэ дуу концерт бол бид нар бас тодтогдсон байгаа. Та Батад олоо афишаг нь харсан бол, зарыг харсан бол бид нар энийг Исаак Дунаевский, Менделсний ой, түүний хүү бас хөгжмийн зохиолч, нэрд хөгжмийн зохиолч Максим Дунаевский нарын одоо Менделсний тэгш ойд зориулж энэ тоглолтоо бид нар тавьж байгаамаа. Тэгэхээр яагаад заавалчгүй одоо энэ олон хөгжмийн зохиолчдын Менделсний ой тохиож хахад Дунаевскийнхнийд зориулж байгаа юм бэ гэж бас асуулт гарч ирж илээ л дээ. Тэгэхээр яагаад вэ гэвэл одоо энэ 4 жилийн хугацаанд Монгол улсаас түрүүн миний хэлсэнчлэн Оросын холбооны улсад зохион байгуулагдж байгаа дөөрийн дуулаачдын, залуу дуулаачдын олон улсын янз бүрийн одоо уралдаануудад оролцсон ихэнх дөөрийн дуучид маань хамгийн анхны оролцож исэн уралдаанууд нь бол Оросын холбооны улсын хөгжмийн зохиолчдын эвлэл, Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэл, олон улсын хөгжмийн Соловей төвийн хамтран зохион байгуулдаг одоо Оросын холбооны улсын соёлын яам, Оросын холбооны улсын одоо томоохон соёлын байгууллагуудын ивэлдор зохион байгуулагддаг Исаак Дунаевский нэрмжид олон улсын дуучдын уралдаан яах аргагүй тэдний хамгийн анхны олон улсын тайз болдог. Энэхүү уралдаанд оролцсноор бол манай дуурийн дуучид маань, дүүнер маань маш сайхан бэлгшээж идэг. Ягаад бол энэ уралдаанд оролцсон дуурийн дуучин хүн нэгт эх орныхаа нэрийг гаргаж Оросын холбооны улсын дээрээс нь Москва хотын тэргүүлэх томоохон театрын нэртэй гоцлооч нартай хамт нэгэн тайзнаа анх удаа гардаг. Өөрөөр хэлбэл хэрвээ одоо Москвагийн жишээлбэл том театруудын Геликон одоо Новая опера ч гэдэг юм уу тийм ээ. Тийм том театруудын дуучид маань аль хэдийн олон улсын уралдаануудад орохдоо бэлтгэгдсэн туршлагатай тэр байтугай одоо гадаадын театруудын тайзнаа дуулчихсан уран архаг гэж хэлж болно. Уран бүтээлчд байдаг бол манай залуучууд бол одоо үнэхээр консерваторийнхаа, соёл урлагийнхаа их сургуулийн тайзнаас өөр тайзан дээр гарч үзээгүй тийм сайхан залуучууд маань анх удаа очиж олон улсын тайзан дээр зогсож эх орноо зүрхэндээ тээж дуулдаг хамгийн анхны уралдаан Дунаевскийн олон улсын уралдаан байдаг учраас бид нар одоо тэр сайхан уралдаанд талархал илэрхийлээд энэ уралдаан бас тэдний дараагийн уралдааны үүд хаалгыг нээж өгдөг бидэд итгэдэг учраас энийгээ бэлэгдэн бид нар энэ анхны тоглолтоо Дунаевскийхээ тамны орсорский монголорский адлихан тэгш яддаг байна тий. Тэгээд нэг өөр асуудал тавьж болно уу? Болдог яах вэ? За тэгээд тамны ганц юм нийтийн ажил биш юм эрдмийн ажлын хүн шиг судалдаг хүн ч дээ. Судлаадны цэлэв ямар болно вэ өнөө? Ерөнхийдөө бол намайг нөө үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллаж байхад хүмүүс ер нь л урлаг соёлын салбарын эмгтэй юм байна гэж төсөөлж боддог байсан баг. За. Тийм. Тэгээ телевизийнхэн маань ч гэсэн бас тэр болгон мэддэггүйсэн баг. Гэхдээ ерөнхийдөө бол миний үндсэн мэргэжил би Орос англи хэлний багш мэргэжилтэй хүн. Миний анхны мэргэжил. Тэгээд би бас хэл шинжлэлийн доктор. За. Тэгээд тун саяхан дэд профессор болсон байгаа. Оо. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд судалгаа эрдэм шинжилгээний ажлаа бол одоо 2020 онд дээд сургуулаа төгсчөөд би Монгол улсын багшийн их сургуульд англи хэлний багш хийж хөдөлмөрийнхээ гарааг эхэлжсэн. Тэгээд дараа нь би Монгол улсын их сургуульд бас Орос англи хэлний багшаар ажиллаж байлаа. Орхон аймагт байдаг одоо Монголын хамгийн анхны хувийн сургуулиудын нэг Эрдмийн сан сургуульд сайхан хамт олон дунд ажиллах надад сайхан завшаа тохиолдож байсан. Тэгээд 2022 онд би Кипр улсад одоо хэл шинжлэлийн магистр цол хамгаалалтад харьцуулсан хэл шинжлэлээр бол судалгааны ажлаа хийгээд тэгээд 2018 онд одоо маш олон жилийн дараа би Өмнөд Уэльсийн их сургуулийн олон улсын одоо тэтгэлэгт програмд шалгарч тэгээд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаараа би хэл шинжлэлийн доктор хамгаалсан байдیں۔ Яг нэг цар тахлын үедээ бас таарсан л да. Тийм болохоор нэгийнхээ хэсэг бас
онлайнаар суралцах тийм туршлага суусан. Тэгээд миний яг суралцж исэн салбар нь бол яг хиш шинжилэл. Дээрэс нь би Дубайд одоо Өмнөд Улсын их сургуулийн Дубайн салбарт хамгаалсан доктороо. Тэгсэн мөртлөө ямар сэдвээр? Харьцуулсан хиш шинжилээр дээ. Тийм. Ерөнхийдөө бол би яг Монголдо гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Орос англи хэлний багшаар. Тэгээд тэндээсээ анх бичиж ийсэн, сонирхож ийсэн сэдвээр харьцуулж явсан. Ягаад гэвэл ялангуяа сэдв нь бол нөгөө билингви буюу хос хэлтэн. За. Тэгээ анхнаасаа хүн төрхтөө одоо хос хэлтэн байх боломжтой тийм ээ. Хар балчир багаас нь одоо хүүхдүүдэд төрөнгүүд зарим эцэг эхчүүд өөр гадаад хэл сургацдаг штэ. Тийм болохоор өөрийнхөө төрлөх хэлээр биш гадны одоо гадаад хэлээр хэлд орох тохиолдол маш их байдаг. Одоо тэр бол туршлага юун дээр суурилсан бэ гэхээр одоо миний тэр судалгаа яг өөр дээрээ тэгээд дараад нь миний хүүхдүүд дээр. Ягаад гэвэл би өөрөө 2 настай байхасаа орос хэл сурсан. Миний өвөө эмээ хоёр надад орос хэл заадаг гэсэн. Тэгэхээр 15 нас хүртлээр би монгол хэлээрээ сайн ярьж чаддаггүй. Монгол хэлээрээ сайн бичиж чаддаггүй байсан. За, үнэн хөвөнтний орос болно уу? Унгын хэл нь баг орос байсан. За, унгын хэл. Гайхамшигтай сайхан багш маань байдаг. Одоо ч гэсэн байгаа багш маань Орхон аймагт ажиллаж байгаа. Сэлэнбаатар багш маань надад одоо монгол хэлийг өдөр шөнөгүй одоо намайг 15 настай байх тэр үеэс хичээлийн дараа үлдээгээд монгол хэлний дүрм тэгээ монгол хэл утга зохиолыг надад энэ залуучуудаа энэ орос хэл үзмээр байна уу? Яг уу тухайн үед одоо бидний үе бол нөгөө сүүлчийн магикан гэдэг шиг орос хэлийг 7 хоногт маш олон цагаар судалдаг. Боловсролын системийн үед бид чи одоо сурч байлаа шүү. Би болохоор өөрөө зөвлөлтийн сургууль төгссөн байдаг, орос сургууль. Тий, одоо болохоо яах залуучуудад хэрэгтэй юм уу? Хэрэгтэй байлгүй яах вэ? Тий. Тухайн үед одоо ягаад хэрэгтэй? Биднийг оюутан байхад бид нар бол орос хэл гадаад хэлний багшаар гадаад хэлний дээдэд суралцж байхад жишээлбэл манай ангийн охтууд анагаах ухааны дээд сургууль техникийн их сургуульд ч юм уу суралцж байхдаа бидэрт дандаа сурах бичиг авчирч бидрээр орчуулуулж хичээлээ хийдэг байсан. Яагаад гэвэл Монгол улсын дээд боловсролын системд одоо дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэхэд бүх хэл сурах бичиг одоо сургалтын бааз нь бол 70% нь орос хэлнээ байсан. За. Одоо болохоор тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн л дөө. Тэгэд ялангуяа одоо ерөнхий боловсролын дунд боловсролын түвшинд одоо би жишээ болгож ярих юм бол ерөнхий боловсролын сургуулиудад улмаар одоо нэг янз бүрийн сайдууд гарч ирсээр байгаа. Мэдээж тэгээд бас 3 дахь хөршийн маань нөлөөлөл байсан бахал та. Тэгэхээр янз бүрийн сангуудаар дамжиж миний бодож байгаагаар бол би зөрөгтэй хэлж чадна. Соросын сан гарч ирснээр бол улмаар манай Монгол улсын боловсролын одоо ерөнхий боловсролын системд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орж ирснээр хөрөнгө оруулалтууд орж ирснээр орос хэлийг аяанда шахан түлхсээр агаад тэгээд судалж буй цагийг багасгасаар агаад одоо яг өнөөдрийн байдлаар бол орос хэлний судлах цагийн хэмжээ 7 хоногт миний мэдж байгаагаар 7 дугаар ангиасаа дөнгөж орос хэл судалдаг. За. 7 хоногт ганцхан цагийг судалдаг. Тэгэхээр бага штэ тий. Маш бага. Тэгэхээр 7 дугаар ангиасаа тэгээд 9 дугаар ангид орох үед нь англи хэл судлах уу, орос хэл судлах уу, хятад хэл судлах уу гэд сонголтоор болгочдөг. Гэтэл жишээлбэл одоо орон нутгаар би Россотрудничествогийн Монгол улс дахь төлөөлөгчийн газар 5 жил ажиллаа шүү дээ сая. Тэгээд орон нутгаар бид нар бол бүсчлээд орос хэлний олимпиад, орос хэлний баяр гэж зохион байгуулад явдаг байсан. Тэгэхэд юу харагдаж байна гэхээр жишээлбэл аймагуудын хэмжээнд одоо 9 дугаар ангид орсон хүүхдүүдээ орос англи хэл, хятад хэл гээд бусад гадаад хэлний сонголтын боломжийг өгөнгүүт одоо орос хэл судлах гэж байгаа хүүхдүүд маань маш цөөхөн болох юм бол одоо зориуд тэр зорилтод бүлэгт хичээл тавьж чадахгүй. Одоо сургалтын програмд тусгахдаггүй. Тийм болохоор багшийг нь цалинжуулах боломж байхгүй ч гэдэм үү нөгөө цаг нь цөөхөн болохоор тийм болохоор яалтчгүй орос хэлийг сонирхлоороо судлах гэж буй хүүхдүүдийн маань эрх ашиг жоохон хумигдаад тэгээд яалтчгүй тэд өөрсдийнхөө одоо хувийн журмаар багштайгаа хичээлээд дээрэс нь тэр орос хэлийг бараг бүхий л насаараа зааж исэн тэр чин сэтгэлтэй сайхан сэтгэлтэй багш нар маань сайн дураараа одоо ямар ч цалин мөнгөгүйгээр аймагта дугуйлан орос хэлний одоо сонгон гэж ярьдэн штэ тийм одоо эсвэл орос хэлний клубуд нээгээд сургалт явуулдаг гэж би ойлгоод байна. Уустэй. Тэгээд таны
Үеийн ажлалгаа болохдоо мөпөө дээд сургууль болно тий. Тий, яг өнөөдрийн байдлаар. Зигима ректортэй та яг холбоотой болно тий. Тэгэлгүй яг бол Зигима багш нэн төрөө одоо миний яг захирлаас гадна би тэгэхээр одоо судлаачийн хувьд хий шинжлэлийн докторийн хувьд бол Монгол Улсын Эрдмийн их сургуулийн эрдмийн зөвлөлт. За. Хий шинжлэлийн дээрэс нь урлаг судлалын профессоруудын багийн гишүүн гэж явдаг. Тэгэхээр бид нар дээр бол маш олон тооны одоо гадаадын иргэд янз бүрийн одоо програмд хамрагдаад магистр, докторт суралцж идэг. Тэгэхээр эдгээр докторантуудыг бол нэн төрөн одоо эрдэм шинжилгээнийх нь ажлын удирдагчаар би ажилладаг. Дээрээс нь хамгаалуулах зөвлөлт гишүүний хувьд бас оролцдог. Заримдаа бол бас шүүмжлэгчээр оролцдог. Тэгэхээр Зигима багш маань бол одоо миний өөрийн багш юм байгаа. Би түрүүн хэлсэн Бато гадаад хэлний дээд сургууль суралцж байсан гэд. Намайг бол хүмүүс Оросд төгссөн байх гэж боддیں۔ Тэгэхээр би зөвхөн Монголдо Монголынхаа гадаад хэлний дээд сургуулийг төгссөн байгаа. Өмнө нь одоо хүмүүнлэгийн сургуулийг гадаад хэлний дээд сургууль гэдэг байсан байхгүй юу? Тэгэхэд Зигима багш маань миний багш байлаа. Тэгээд Зигима багш бит хоёрын одоо танилцаж уулзсан учрал бол бас сонио. Тэгээ хүний амьдралд бол ер нь сонио учрлууд зөндөө байдаг штэ. Уулзах хэвээр хүмүүс уулзаж, учрах хэвээр хүмүүс учирдгаа гэдэгт бол бас итгэхгүй байхын аргагүй. Ягаад гэвэл намайг 14 настай хахад би Эрдэнэт хотоосоо олон эхлээд улсын олимпиадад орсон. Орос хэлний. Тэгээ би тэргүүн байр эзэлсэн. 9-р ангийн 10 охин, 7-р ангийн 10 охин Монгол улсаа төлөөлөн Орос хэлний олимпиадад орсон бид нар. Тэгээ бүгдээрээ алтан медаль авч ирсэн. Тийм учраас гадаад хэлний дээдэд суралцах одоо ирэхээр шагнагдчихсэн. Тэгэхэд Зигима багш маань Пушкиний нэрэмжит Орос хэл утга зохиолын багш нарын сургууль дээр яг доктороо хамгаалах гад суралцж исэн судлаач байсан. Тэр үед маш залуухан. Тэгээд Зигима багш маань бол зөвлөлт холбоот улсад докторийн зэрэг гориглон докторийн зэрэгээ амжилттай хамгаалсан анхны монгол эмэгтэй. Тэгээ миний багш. За энэ манай ажилчид харуулж ийн цагт дуусч байна гэж тий. Тэгээд та энэ Зигима багштай энэ манай үзэгчдээд хүслөө энэ цагаан сарын сүүлд хүслөө хэлж өгөөрэй энэ камер руу хараад. Тэгэхээр хамгийн түрүүнд энэхүү сайхан телевизийн одоо танхимдаа намайг урьсан Оросын холбооны улс бүгд 8 дахь Бурят улсын нэрт сэтгүүлч нэрт зүтгэлтэн олон нийтийн зүтгэлтэн шүү дээ та чинь би мэдж байгаа. Тэгэхээр дээрэс нь одоо Монгол улсад шинээр байгуулагдсан Ice Global телевизийн хамт олонд уран бүтээл их өндөр амжилт төсмөр байна. Тэгэхээр амаргүй ажил байдаг. Тэгээ манай Монгол улсад маш олон телевизийн байгууллага байдаг учраас та бүхэн маань одоо шинэхэн залуухан телевизийн хувьд өвөрмөц шин содон контентаараа үзэгчтэй улам их татаж маш олон үзэгчтэй байх болтугай хэмээх сайхан ёроолыг өргөн барьмаар байна. Одоо нэгэнт та намайг сар шиний мэдчилгээ дэвшүүлээч гэсэн болохоор хэдийгээр сар шинэ өнгөрсөн ч гэсэн одоо сайхан могоо жил үргэлжилж байгаа. Энэ могоо жил бол айл өрх болгонд өөрийнхөө өр өгөөжийг өгөх ахаа гэдэгт би итгэлтэй байгаа учраас одоо айл өрхийн гал голомт ашид мөнх мандан бадарч бүгдээрээ амар амгалан тэгш дүүрэн аж жаргалтай явцгаагаараа хэмээн ерөөмөр энэ да. За хэрхэм хүндэт хүзэгчдээ иймэр манай өнөөдрийн нэвтрүүлэг нэртэй ярилцлага дуслаа. Манай зочин гэхэд бүгд мэдээж Сүзэг дэлгэр дандан дорш баяла. Дахин уулзтраа баяртай.